Нэг Монгол. Цаг хугацаа солигдож он жил өнгөрлөөч Монгол төрийн бодлого нэгэн зүг чиглэнэ. Монгол улсын төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааны онцлог мөчүүдийг томилон хүргэдэг нэг Монгол хөтөлбөр эхэлж байна. Нэг Монгол. 1994 он Японы JICA-гаас зохион байгуулсан 21-р зууны найрамдлалын хөтөлбөрийн хүрээнд Монголоос Японд 10 залуу зочилсны нэг нь өнөөдрийн ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх байв. Японы Амори мужийн Такамура гэх айл түүнийг элгэмсэг дотн хүлээж авч түүний хариуд хизээ нэгэн цагт айлын охиныг Монголд урих амлалтыг тэрээр өгч байв. 2018 он Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хүрэлцэх Япон улсад албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр 24 жилийн өмнө очиж байсан Япон айлаа Монголын ерөнхий сайд хайж байгаа тухай Японы хэвлэлүүд бичиж байв. 2022 он 28 жилийн өмнө өгч байсан амлалтаа биелүүлж Такамурагийн гэр бүлийг хуучны анд найзын хуваар Монголд урив. Энэ үйл явдал нь Монгол-Япон улсын харилцаанд онцгой нэгэн төвхийг бий болгосон тухай Япон улсын төв хэвлэлүүд мэдээлж байлаа. 2025 он Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито эрхэм дээд хатны хамтаар Монголын ард түмэнд халуун дотн хүндэтгэл үзүүлж албан ёсны айлчлал хийн. Хоёр улсын харилцаанд цоо шин төвхийг бүтээлээ. Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн төрт ёс, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн бэлэгдэл билээ. Монгол хүмүүрийн багтал үндэсний их баяр наадмаа бид дэлхийн улс орнуудтай хамт тэмдэглэдэг уламжлалтай болсоор байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцээхийн урилгаар Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито эрхэмдэд хатан Масакогийн хамтаар 2025 оны 7 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж үндэсний их баяр наадмын хүндэт цочдоор морилон саадлаа. Японы цог жавхланд эзэн хаан төрийн айлчлал. Эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч хунтайж байхдаа 2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байлаа. Айлчлалын үеэр ерөнхийлөгч хүрэлцэх цог жавхланд эзэн хаан Нарухито нар албан ёсны уулзалт хийж найрсаг харилцаа ард иргэдийн найрамдал нөхөрлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Эзэн хаан Нарухито эрхэмдээд хатан Масако нар үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хуваар оролцлоо. Энэ айлчлал Япон улсад хөгжүүлж буй хүн төвтэй инх тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ард иргэдийн найрамдал нөхөрлийг бэхжүүлэхэд чухал төлөхөц өгсөн түүхэн айлчлал боллоо. Нэг Монгол. Монгол улс Төв Азийн бүс нутагтай харилцсан ашигтай хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх 2025 оны 7 дугаар сарын 20-оос 26-ны өдрүүдэд Киргиз, Тажикстан улсуудад төрийн айлчлал хийлээ. Киргиз иж бүрэн түншлэл. Киргиз улстай найрсаг харилцааг шат ахиулж иж бүрэн түншлэлд хүргэлээ. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно. Бишкек, Өрөмч, Улаанбаатар чиглэлийн авто коридорыг хамтран ашиглан харилцааны бэлэг тэмдэг болох төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Киргизад ноос ноолуур нийлүүлж, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна. Энэ жилээс Монгол-Киргиз хэл судлалын чиглэлээр оюутнуудаа харилцан сургана. Тэр бомбод үндэсний хөдөлгөөнийг Киргизийн ногоо санаачлагтай үйлдвэрлэн үргэлжлүүлэн
хэрэгжүүлнэ. Монгол кризисийн найрамдлын төгөл цэцэрлэг түрээлэнг Монгол улсад байгуулна. Тажикстан найрсаг хамтын ажиллагаа. Тажикстантай найрсаг харилцаа олон талд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргалаа. Улс төр худалдаа эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх хэрчим хүч, тээвэр логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт хамтрахаар боллоо. Хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт хамтрах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Олон зуун жил төв соёлоор холбогдсон Киргиз Тажикстанд хийсэн төрийн айлчлал харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, шин шатанд гаргах ирмэлзлийн илэрхийлэл болж, харилцан итгэлцлэл, хүндэтгэл, эргэтгэж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Нэг Монгол. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг 2025 оны 9-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Танжи хотноо болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгсөн хуралдаанд ажиглагчаар оролцлоо. Бүгд найрамдах Хятад ард улс 3 тал туулзад инхийг эрхэмлсэн олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлдэг Монгол улс бус нутгийн инх тайван, аюулгүй байдал, доктортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай харилцсан ашигтай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзаж харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Төрийн тэргүүнээр Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин 5 жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, Оросын холбооны улсаас Монгол улсын газар нутгаар дамжуулан бүгд найрамдах Хятад ард улсад байгалийн хийн нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эзлэн тохиролцлоо. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өг мөн Хятадын Хобэ мужийн Жамбай хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол зүйлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцлборд төрийн тэргүүний хуваар анх удаа зочилж, амир өгцсөн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол ардын хувьсгал цэргийн 56 байлдагч, зүйлтийн улаан армийн 67 цэрэг амнасаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөхөд гарамгай гавья байгуулсан түүхтэй. Нэг Монгол. Малын гаралтай түүхэн эдийг үнцэнтэй болгох зорилготой Монгол улсын төрийн тэргүүнээ санаачилсан цагаан алт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг шин шатанд гаргах эхлэл болж байна. Цагаал төлбөрийн дүнд бид 6000 тонн ноолор бэлтгэсэн нь анх удаа түүхийн эдийн 70 орчим хувийг өөрсдөө дотооддоо бэлтгэсэн гэсэн үг. 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар ноос, ноолор, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 493 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олголоо. Манайх бол цагаан алт хөтөлбөрт хамрагдсанаар бид нэр техник технологийн шинжилэлээ хийж байна. Үнийгээ дагаад ажиллах хүчний оронтой бол нэмэгдэж байна. Малчтад одоо манай үндэсний үйлдвэрүүд шууд одоо хятадын чэнжүүдтэй тухайн үед өрсөлдөөнд бол айгүй хүнд байлаа шүү дээ. Одоо бол бид нар бол шууд малчтынхаа гар дээрээс эх орны үйлдвэрүүд ингээд ноолороо бэлтгээд ингээд авч байна. Цагаан алт хөтөлбөрөөс бид нар 4 тэрбум 200 сая төгрөгийн зээл аваад, эргэлтийн өргөний зээл аваад тэрүүгээр одоо бид нар хавар бүх түүхийг давтсан байгаа. Утас эрх самрах үйлдвэр байсан. Энэ үйлдвэр манай бүх түүхийдийг өөрсдөө хангаад манайх гаднаас ямар ч түүхийг авахгүй өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Нодлон манайх ингээд цагаан алт хөнгөлтэй зээлнээс ингээд зээл аваагүй байхад бол өдөрт 50 хос гутал үйлдвэрлэдэг байсан. Одоо манайх ингээд 100 хос гутал болгож ингээд нэг дахин хүчин чадлаа нэмж чадсан. 8.9 тэрбумын хөрөнгө оруулалтын
2.9 тэрбумын эргэлтийн өрнгийн зээл аваад нийтдээ 12 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа. 26 оны 1-р улирал гэхэд бол үйлдвэр бүрэн ашиглалтанд оруулахаар ингээд ажиллаж байгаа. Үүний үр дүнд эрхийн хүчин чадал ихтэл 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болсон бол сүлжих хүчин чадал 200 мянган ширхгээр нэмэгдлээ. 2024 онд 707 тонн самсан олоорыг 69.2 сая Америк доллараар, 2025 онд 4000 тонн самсан олоорыг 330.5 сая Америк доллараар экспортлоо. Энэ нь өнгөрсөн оны үетэй харьцуулахад долларын хэмжээ 5.6 дахин, мөнгөн дүн 4.7 дахин өссөн гэсэн үг юм а. За Монгол улсад бол жилдээ бэлтгэж байгаа 30-35 мянган тонн ноос байж байгаа. За энэ ноосоо бол одоо бид одоогийн байдлаар бол нэг 10 гаруй мянган тонныг бол боловсруулад эцсийн бүтээгдэхүүн хийчихэж байгаа. За Евразийн зах зээл гэдэг чинь ойролцоогоор 180 сая хүн амтай том зах зээл байдаг. Эхлээд бол Узбекистаны зах зээл дээр бид нар бол ингээд эхлүүлээд эхнийхээ туршилтыг хийгээд бол амжилттай хийсэн. За тийшээ бас экспортын асуудыг шийдээ явж байна. Казахстан дээр мөн адилхан бид нар бол бас энэ хамтын ажиллагааг явж байна. Киргиз дээр бол хамтарсан эрх үйлдвэрлэлийн төслийг бас бид нар бол ингээд хамтраад явж байна. Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспорт бол 16% өсөлттэй байна. Бид одоо эрхийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, за өндөр техник технологиг эзэмших, за Италийн талтай одоо хамтарсан үйлдвэр байгуулах асуудлаач одоо бид бас хөрөнгө оруулалтын түвшинд ярьж байна. Төр засгийн бодлого, зээл татврын дэмжлэгээ тууштай үргэлжлүүлвэл ноос ноолорыг ихтэл дотооддоо бүрэн боловсруулж, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бэхжин. Энэ хэрээр экспортын болон валютын хэмжээ өсөж, малчид, түүхийд нийлүүлэгчдийн орлого нэмэгдэн, Монгол ноолорын үнцэн дэлхийд улам баталгаажна. Тэгээд энэ цагаан алт хөтөлбөрийг цааш нь улам илүү олон жил үргэлжлүүлээд энэ үндэснийхээ үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг хангаараа энэний хүртээмжийг бол ганцхан одоо ноос ноолорын салбар биш. Цаашаага Монголын ард түмэн малчид маань энийг хүртэж байгаа юм шүү гэж хэлмээр. Нэг Монгол. Ардчлал хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмсэн, нийтлэг үнэт зүйлсээр тулгуурсан Монгол-Австралийн харилцаа шин шатанд гарлаа. Монгол улс 3 дахь хөрш Австралийн холбооны улстай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай баталгаажууллаа. Австрали амбан захиравч. Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мосчины 2025 оны 9-р сарын 4-өөс 9-ний өдрүүдэд хийсэн төрийн айлчил манай хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ. Харилцаа хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон оюу толгой төсөл Австрали-Монголын эрдэс соёлын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр бол манай уул уурхайн салбарын эрх зүйн орчин, бодлого зохицуулалтын тогтолцоог боловсронгуулах, бизнесийг өргөжүүлэх, хүний нөөцийг чадварчуулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм а. Цаашид Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдэгт төрийн тэргүүнээр санал нэгдлээ. Нэг Монгол. Энэ этгэг стратегийн түншлэл. Олон мянган жилийн түүхтэй агуу соёл иргэншлийн үлгийн нутаг энэтхэг улс бол Монголын оюун санааны хөрш билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хойно хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх 2025 оны 11-р сарын 13-наас 16-нд энэтхэг улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлал 2500 жилийн тэртегээс буюу Хүннү гүрний үеэс хэлхий холбоотой явж ирсэн. Өдгөө оюун санааны хөршин хуваар хөгжиж байгаа харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологи, соёл хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл урлаг зэрэг салбарын 10 гаруй баримтжигт гарын үсэг зөөрлөө. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх, ерөнхий сайд Нарендра Моди нар хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон газрын тус боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа
нотоллоо. Улаанбаатар Дели, Улаанбаатар Амрицаар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлнэ. Энтхийн санаачлан байгуулсан олон улсын нарны эрчим хүчний холбоонд Монгол улс нэгдэн орлоо. Тэр бомод үндэсний хөдөлгөөнийг энтхийн ээжийн төлөө нэг мод хөдөлгөөнтэй уялдуулна. Илгээл 2100 хөтөлбөрийн хүрээнд энтхийн засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах Монгол оюутны тоог 70-аар нэмлээ. Англи хэлний 1000 багш мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтэн сургаж Монгол энтхийн найрамдлын ерхий боловсролын сургууль байгуулна. Энэ этгийг улс манай иргэдэд цахим визээ үн төлбөргүй олгож эхэллээ. Аж ахуйн нэгжүүд урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурь тавилаа. Нэг Монгол. Хөрс ирүүл бол хүнс ирүүл. Хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Хүнсний хувьсгалын үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орж 1000 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн та бидний гар дээр хүрээд байна. Төр засгийн түнштэй дэмжлэг урт хугацаатай бага хүүтэй зээл татварын бодлого үр дүнгээ өгч 3 жилд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь 2 дахин нэмэгдлээ. 2503 аж ахуйн нэгж 1.3 их нэгдүгээрийн урт хугацаатай бага хүүтэй хөнгөлөлтөй зээл авлаа. Бид нэр нийлээд нэгдээд зөв бодлоготой явах юм бол энэ олон одоо 53 үйлдвэр 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж чаддгаа гэдгээ энэ 3.5 жилийн дотор харуулж чадлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлсэн борлуулалт маань одоо өмнөх үр дүнтэй харьцуулахад 60-70% өссөн, үйлдвэрлэл маань бас 2.5 дахин нэмэгдсэн, улсад төлсөн татвар маань 2.7 дахин нэмэгдсэн гэдэг маш сайн нийгмийн эерэг үр дүнгууд манай бизнес дээр бол байгаа. Энэ баяр цааны энэ суултыг тариалснараа бид нар Монголд 2 сараас эхлээд Хятадын баяр цаа импортоор олж ирдэг асуудыг бүрэн зогсоосон. Өмнөх хугацаанд бол бид нар чинь 4-5 сорттой байлаа. Одоо үрийн аж ахуйн нэгжүүд маань ингээд шалгууруулж үржүүлсээр байгаад нийтдээ 12 төрлийн сортыг боловсруулж тариалжт маань бүс бүслүүртэй тохирсон сортыг сонгон авах тариалах боломж нэмэгдэж гисэн. Нийт одоо үйлдвэрлэж байгаа өндөгний хэрэг хэмжээ болол нийт одоо зах зээлийнхаа 80 орчим хувийг хангаж байна. Тэгээ үйлдвэрийн хүчин чадлыг бид нэр 2-3 дахин нэмэгдүүлээд өөрөлдвөл нөгөө гомгийн хураа гомгийн үйлдвэрийн өргөтлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. За ингэснээрээ бид нэгдүгээрт л бол яг Монголынхаа зах зээлд бол нийт нийлүүлэлтийг бүрэн хангаж чадж байгаа. Дээрээс нь нэмээд 60 орчим хувийн үйлдвэрлэлийнхаа хүчин чадлыг экспортод зориулж гаргаж байгаа. Хүнсний хувьсгал, цагаалт хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт зээлийн хүүгийн дэмжлэг үзүүллээ. Хүнсний хувьсгал, адрын 4-р аян, шинэ хоршоо, цагаан алт хөтөлбөрийн дүнд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий боллоо. Түүхийд бол Монголдо тариалагддаг цэвэр орны бүрсэн дээр бол дэвтгөө хүнсний үйлдвэрийг тэлэхэд нэлээх огцом тэлэлт ер нь үзүүллээ. Маш их баярлж байна. 100 Монголынхаа төвийн хэдвэр ашиглаж байгаа. Монголын баялаг гэдэг байгаа хөрсөнд байгаа ургаж байгаа бүх баялагыг бидний дотоодын худалдаа авалт хийж дотооддоо үед нэмэн үртэг шингээгээд дахиад энийг нь манай сүүнийхэн махныхан экспорт хэмжээгээр дахиад нэмэн үртэг хийгээд экспортод гарах болцоо өсөж байгаа. Одоо таны санааталж байгаа хүнсний үйлчлэлүүдийн цаашдаа их ажлууд манай аж ахуйн нэгжүүд үнэхээр хэрэгтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хөнгөн хүнсний салбар бүрдүүллээ. Монголчууд нэгдэж, нэг зүгт харж, хамтран зүтгэвэл юу ч бүтээж чаддгийг хүнсний хувьсгал харуулж байна. Энэ хүнсний хувьсгал, энэ үндэсний хөдөлгөөн ингээд 5 жилийн хугацаанд хэрэгжил зогсчих зүйл биш. Бид нар үр дүнгийн бүрэн төгс харах хэрэгтэй байна. Энэ тэгэхээр цаашаа нь үргэлжлээд хүнсний хувьсгал 2 болоод ингээд явах хэрэгтэй. Ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ бид нар одоо хүнс экспортлог ус болох хэрэгтэй. Энэ зорилт бодлогыг одоо манай засгийн газар хэрэгжүүлэх бодож байна. Энэ улсаас одоо хөрөнгө оруулалтын зээл авсан, хөнгөлөлтөй зээл авсан хүмүүс ерөөсөө энийг үр дүнгүй ашигласан юм ерөөсөө харагдаагүй. Бүгдээрээ энийг одоо ажил хэрэг болгосон. Маш хариуцлагатай ажилласан манай хүнс үйлдвэрлэгч нар. 2023 онд анхны хүнсний хувьсгал гэдэг зүйл маань яг одоо он цаг давхцаж одоо хамтдаа эхлүүлсэндээ маш их баяртай байдаг. Энэ хүнсний хувьсгалыг маань анх санаачилж тэр нь бол одоо эх орны маань баялаг бүтээж байгаа үйлдвэрлэлийг зоригтойгоор эхлүүлж байгаа нийт бүх үйлдвэрлэгч ажилчид хамт олонныхоо өмнөөс ерөнхийлөгч болон засгийн газрын зөв шийдвэрт нь талархаж баярлахж байгаагаа бас энд ашигт
хэлмээр байна. Гадаадын улс орнууд тухайлбал Латин Америк, Европ, Азийн олон орон хүнсний хангамж аюулгүй байдлаа хангахад дунджаар 20-30 жил зарцуулсан байдаг. Иймээс бид хүнсний хувьсгалыг 5 жил хэрэгжүүлээд зогсолгүй цаашид тууштай үргэлжлүүлэх нь зөв юм а. Ингэж байж бид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө хийж, өөрсдийгөө хангаж, улмаар экспортлогч орн болно. Нэг Монгол. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлц өг төрийн дэргүүнээр сонгогдсноос хойш Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд тогтмол оролцож Монгол улсын байр суурийг дэлхийн эндрээс илэрхийлсээр ирлээ. 2025 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 80 жилийн ой тохиосон юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 80 жил. The Assembly will hear an address by His Excellency Urel Sukupna. Дэлхийн 193 орон нэгдсэн энэ байгууллагад манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Манай улс олон улсын их тайван, аюулгүй байдал, ардчлал, хүний эрх, эдийн засаг, нийгэм хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачилж Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаар хилэлцүүлэн батлуулсан. Хамгийн сүүлд гихтэл ерөнхийлөгчийн санаачилсан Дэлхийн адууны өдөртөө болох тогтоолыг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79 дугаар чуулганы бүгд хурлаанаар баталсан юм а. Энэ дагуу өнгөрсөн 7 дугаар сарын 11-ний өдөр буюу үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн нийтээр анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улс инхийг эрхэмлсэн олон тулгуур гадаад бодлогоо тууштай баримталж олон улсын инх тайван тогтвортой хөгжил бодиттой хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ нэр төртөө биелүүлэх болно. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилт, газрын дороотлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилгоор эх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд оролцохыг улс орнуудад уриаллаа. On behalf of the Assembly, I, the President of Mongolia. Нэг Монгол. Монгол бахархлын өдөр Эзэн бог Чингис хааны мэндэлсний 863 жилийн хой. Энэ өдөр Монгол түмний түүх соёлыг дэлхийд таниулах үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулсан эрхмүүдэд Чингис хаан тэргүүн зэргийн одонг хүртээдэг уламжлалтай. 2025 онд энэ хүндтэй одонг академич Содон Сүрэнгийн наран гэрэл хүртлээ. Академич наран гэрэл арчилсан үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс улсын хууль тогтоомжийг шинжилэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хууль нэмэр, эзэн богд Чингис хааны дэлхийд дахинд шударгаас инхийг тогтоосон үйл хэрэг, гарамгаа гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээр зориулж, их оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл төрөвн шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд оруулсныг төр инхүү үнэллээ. Монголчууд бидийг их хөв зайтай ард түмээ. Мөнх өх тэнгэр монголчууд бидэнд авгай их суу бүлэгт хаадын хаан эзэн Чингис хааныг заяасан гэлээ. Их эзэн Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтмол. Оршин тогтмолын баталгаа манай ард түмний үнэт зүйл оюун санааны их ундраг болсон үнэн мөнхийн их эзэн хаан
монголчууд бидний эрт эдүгээ ирээдүй 3 цагийн оюун санааны алтан хэлхээ юм аа. Эзэн Чингис хааныхаа гал уламжийг сахиж суугаа эрхэм байрын урсад Монгол улсын эрхэм хүндэт иргэдээ их хааныхаа миний сургаалыг мянган онд хувиргалгүй түмэн үедээ өөрчлөлгүй ургийн ургаараа мөрдөн журмалтгүй хэмээсэн минь чанар сахин биелүүлж чадхийн бол та бидний буян шиг аривжиж явахын бэлэгтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Чингис хаан тэргүүн зэргийн одод наран гэрн тэрийн шагнал шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын их сургуулийн эмерит профессор Япон улсын Нагоягийн их сургуулийн хүндэт доктор шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн удам дэмжсэн эрдэмтэн багш суран хүмүүжүүлэгч соён гэгэрүүлэгч нэрт хуульч өмгөөлөгч хууль тогтоогч төр нийгмийн зүтгэлтэн юм а. Нэг Монгол. Нэгэн цагт Евразиад мөр зэрэгцэн оршиж байсан хүн нүгүүрэн Ромын эзэн төрний түүхэн улбаа өнөөдөр дипломат харилцаагаар холбогдож байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Итали улсын ерөнхийлөгч Сержо Маттереллагийн урилгаар 2020 оны 11 сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд төрийн ажил хийлээ. Итали стратегийн түншлэл. Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны төвшнийг хоёр шатаар алгассан ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн харилцаанд онцгой ач холбогдогч байгаагийн илрэл боллоо. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээд хийсэн төрийн энэ ажил хамтын ажиллагааг улс төр, нийгэм эдийн засаг, соёл зэрэг салбарт хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүллээ. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Италийн ерөнхийлөгч Сержо Маттерелла эх онд манай улсад хариу төрийн ажил хийхээ нотоллоо. Эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлж, экспортыг нэмэн, хувцас загвар, ноолуурын салбар тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгон, ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтарна. Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна. Гэгэн ширээт улс. $777 жилийн тэртээ Монгол улсын нийслэл хар хором хотноо папын иж ирж байсан дүүх өнөөдөр дахин сэргэв. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гэгэн ширээт улсын төрийн тэргүүн Пап 14-р Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх гэгэн ширээт улсын төрийн тэргүүн Пап 14-р Леонор аль биесний уулзалт хийж ерөнхийлөгчөд төрийн хэрэгэр хэлэх газрын дарга кардинал Пьетро Паролин бараалхлаа. Ерөнхийлөгч Ватиканы апостолын архив тадралгадж буй их хаан Гүйгээс 1246 дугаарт Пап 4-р Инносентад илгээсэн загтал болон Монголын эзэнт гүрний үед харилцаж байсан загтлуудын эхийг үзэж сонирхлоо. Энэ үеэр Чингис хаан үндэсний музей болон Ватиканы апостолын архив хамтран ажиллах санамж жижигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч хүрэлцэх Пап Францисийн дурсгалыг хүндэтгэн гэгэн Мариагийн их сүмд байх муханд нь цэцэг өргөлөө. Энэ айлчлал харилцаа хамтын ажиллагааг түүх соёл хүмүүнлэгийн салбарт хөгжүүлэх, энх тайван хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нойроо оруулахад хамтран ажиллах эрмэлзэлээ нотолсон түүхэн айлчлал байлаа. Нэг Монгол.
Манай иргэд гадаад улс орнуудад тухайлбал Япон солонгост 400-аас 500 сая, энэ этгийг Турк улсад 150-аас 350 сая төгрөгөөр илэг шилжүүлэн суулгадаг. Илгэний өвчлөлөөр Монгол улс дэлхийд дээгүүр төчигдөж байна. Тиймээс эргэтийн шилжүүлэн суулгах туслам жүүлчилгээний чадварыг нэмэгдүүлэх нь Монгол хүний амь насыг аврах үндсэн асуудал болж байна. Тэгвэл ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өг бодлогын дэмжлэг үзүүлснээр улсын 2 дугаар төв эмнэлэг эргэтийн шилжүүлэн суулгах төвтэй боллоо. Ингэснээр иргэд гадаадд эмчилүүлэх гэж их мөнгө зарлалгүй. Их орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж, бусад эмнэлгийн ачаалалж хөнгөрч байна. Энэний гол онцлог нь юу вэ гэвэл тархины эд байна уу, бөөрийн эд байна уу, илгэний эд байна уу өөрөө автомат програмаар тохируулдаг. Жишээлбэл хамгийн сүүлд одоо илгэний эхоны аппаратаар компьютер болон хагалгааны өмнөх ямраа шинжилгээнээр онцлогдоогүй хавдрыг хагалгааны үед тайралтынхаа явцад онцлоод тэр хавдрыг үлдэж байгаа илгэндээ үлдээхгүйгээр авч чадсан. Энэ төслийн санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өг хивээлд ороо авч бидний санхүүжилт бидний төслийг санхүүжүүлснээр улсын 2 дугаар төв эмнэлэг Монгол улсын 3 дахь эсэд эргэтийн шилжүүлэн суулгах төв болж хөргөжин хөгжиж байна. Эргэтийн шилжүүлэх баг өнгөрсөн 3 дугаар сараас хойш 5 хүнд амьд донороос дурангийн мэс аргаар илэг шилжүүлэн суулгаж 11 хүнд зүрхний титэм судсан дотоорх хит 50 оншилгоо эмчилгээ 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ. Эдгээрээс гадна илэг, улаан хоол, ходоод, бүдүүн гэдэс уушигны хавдрыг дурангийн аргаар тайрч залгах 1000 гаруй мэс засал хийгээд байна. Бид ингээд эргэтийн шилжүүлэн суулгах төв байгуулах гэж байгаа юм. Ингээд бидэнд бас жоохон санхүүжилт хэрэгтэй чадвар бас байна. Санхүүжилт хэрэгтэй байна. Техник тоног төхөөрөмж авах шаардлагатай байна. Ерөнхийлөгч одоо нэг энэ дээр нэг анхаарал тосолж өгөхгүй гэж анх надтай уулзч одоо ярилцчихсан. Тэгээ бид нар бас энийг дэмжих зүйтэй байна гэж ярьж одоо илэг шилжүүлэн суулгах эмчилгээний тандар маань ороод ингээд сайхан амь насаа ураад ад жаргалтай сайхан илэг бүтэн сайхан амьдралаар ингээд амьдарч байгаад нэр чин сэтгэлээс их баяртай. Маш их баяртай байна. Одоо энэ олон сайхан алтан гартын эмчнэрийнхээ буйнаар одоо ерөнхийлөгч Хивэлдрийн сайхан тоног төхөөрөмжтэй байсан. Тийм болохоор маш сэтгэл өндөр урам зоригтой орсон. Тэгээд одоо 6-7 сар болж байна. Би байдлал сайхан хэвэн болсон. Сайхан байна. Тэгээд маш их баярлж байгаа энэ эмнэлгийн хамт олон эмч нартай. Манай эмнэлгийн ажилтнууд бол ур чадвар сайтай дэлхийн ямар ч одоо улсын одоо эмнэлгийн ажилтнуудаас одоо дутгааргүй юм чадвартай болсон ба шүү дээ, тийм ээ. Тэ? Одоо хамгийн гол нь одоо багаж тоног төхөөрөмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ийм л одоо шаардлагатай юм байна. Мэдээж одоо эмч эмнэлгийн ажилтнуудаа бид сургах, дадлагжуулах шаардлагатай тийм ээ. Тэр цаашдаа ч гэсэн одоо онцгой анхаарна гэж бодож байна. Тэгэхээр хагалгааны дараах эрсдлээ хожуу онцлохгүй, эрт онцлох, хагалгаан дээр арга хэмжээ авах, өвчтний аюулгүй байдлыг хамгийн дээд зэргээр одоо хангахад яг л Япон солонгосууд юу хийж ин бүгднгийн яг загсаад бичиж байгаа л бид энэ төсөл дээр хэрэгжүүлж чадсан юм аа гэж. Тэгэхээр улсын 2 дугаар төвөмлөгийн нийт хагалгааны 95 орчим хувь нь доронгийн мэслэлээр хийгддэг үндсэн суурьтай. Тэгэхээр робот хагалгааг бас хийх бас бүрэн боломжтой. Төв алгасан хагалгааг бид нэрээс хийж хэвшүүлэх нь. Одоо солонгосоос тийм ээ Италиас, Туркээс, Австралиас ингээд энэ одоо доктор профессорууд нэгж дамжсан хагалгаануудыг бас хийх бүрэн болцоод болж байна. Энэ төв энэ оноос буур, уушиг, нойр булчирхай гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж амьгүй донороос элэг шилжүүлэн суулгана. Нэг Монгол. Хээрийн галуу нисэн үлгөрөх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ. Илгээлт 2001 хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1052 оюутан дэлхийн 21 орны шилдэг их сургуульд суралцж байна. 6 очсон. Яг 4-өөс нэг үйл ажиллагаа орж тэгэл. Намайг Төгөлдөр гэдэг. Би ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрт Баянзүрх дүүргийн 32 дугаар орноос сонгогдоод энэ жил Унгар явах гэж байна. Унгарын Обудагийн их сургуульд. Ер нь бол би мэддэг байсан ч гэсэн бас сонгогч нь гэж бодоогүй ерөөсөө Моста улс төр судлаар сурна гэж оноо яштэй амар сайн бэлдэж байгаа л. Тэгээ нэг яг яшиг өөрөө 800 авснаа мэдээд амар баярлж байсан. За тэгээ өнөөдөр одоо
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан илгээлт 2100 тэтгэлэг төлбөрт хамрагдаж бэлтгэл шатны сургуулаа амжилттай төгссөн залуучуудаа гадаадын ихтэй сургуульд гаргаж өгөх ийм сайхан арга хэмжээнд оролцохоор ингээд нисвэнсний бодлого явж байна да. Тэгэл ерөөсөө мэдээг үзэж яг 10 сарын 2-нд ээжийн төрсөн өдрөөр ерөнхийлөгчийн цахим хуудсан дээр сурагчдын нэрс зарлагдлаа гэл. Ял ороо арч би байсан. Яа 32 дугаар хорооны юу төгөлдрөө гэж надаас өр байхгүй зүтэй гэж шалгаж байгаа л тэгэл. Гэтэ яг миний хүү яг ингээд яг энэ шалгуурыг даваад тэнцсэн гэж юусоо бодоогүй байсан. Ээжгээ төрсөн өдрөөр ээжээ би ингэсэн байна гэдээ надад мэдээ өгсөн. Маш их баярлсан. Миний үедээ хэлсэн. Өнөөдрийн байдлаар 758 хүүхэд сургуультай сурч байна. Өнөөдөр би 269 хүүхэд одоо гаргаж өгөх эхнийх нь хүүхдүүдээ гаргаж өгөхөр ингээд явж байгаа. Тэгээд энэ бол одоо улс орны маань хөгжлийн маш том толгуур шүү дээ. Бид нар чадварлаг болсон хүчинтэй байж улсаар маань хөгжин. Нэг жил хэлний бэлтгэл бүгдээрээ хамтдаа сайхан найзууд болсон. Тэгэхэд бол бүгдээрээ л яг зарим хөдөөнөөс зарим хотоос яг л нэг сайхан хөтөөд зүгээр л сайхан хөдөлмөрөөр хичээгээд шалгалтандаа сайхан бэлдээд явж байгаа хүмүүс энэ тэтгэлгийг авч болдго юм байна гэдгийг бас харсан. Тэгэхээр ерөнхийлөгчдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ зорилт бодлого маань амжилттай хэрэгжиж байгаа би баяртай байна гэдгийг одоо хэлмээр байна. Үр дүн нь тун удахгүй гарах гэж найдаж байна. Одоо эхний хүүхдүүд маань сургуулиуд төгсөөд их хөрөндөө ирж штэ. Тийм ээ. Цаг хугацаа бас хурдан юм. Намайг одоо мөнхчин гэдэг. Тэгээд одоо Солонгосын Чүмбүг их сургууль руу. Хүрээлэн орчны инженерчлэл мэрэгчлэр сурах гад одоо явах гэж байна. Компьютер сайенсаар 4 жил явах гэж байгаа. Нисхийн инженер чиглэлээр сонгож суралцахаар болсон. Сайхан номерч гинөө. Сайхан номерч байна. Тэгээд амжилт хүсье. За манай хүүхдүүд баяр үргэлж баяр үргэлж. Хими инженер чиглэлээр Унгар улсаас суралцахаар явах гэж байгаа. IT инженерийн мэрэгчлэр сурах гэж байгаа. Програм хангамжийн инженерч мэрэгчлэлээр. Цахилгааны инженер чиглэлээр сурах гад одоо нисгэж байна. Баярлалаа. Баярлалаа юм даа. Ахна гаргаж байна уу? Энэ замдасаа яваад ихэв сураад. Тэр болсон ширээ Монгол улсынхаа шинжлэх ухааны салбарыг хөгжүүлнэ. За баярлалаа. Хэлийн дэс алхаад та бүхэн эх орон ард түмнийх элч төлөөлөгч болно. Та бүхнээр Монгол хүн Монгол улсыг төсөөлөн харах болно. Тийм учраас эцэг эх, эмээ өвөө, гэр бүл, хамт нөхдийнхээ ач тусыг, хайр хүндэтлийг алхам тутамдаа санаж эх орныхоо нэр хүнд Монгол хүний үн цэнийг өндөрт өргөж, хүний нутаг, хүний газарт бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг эрхэм хүүхдүүдэд эрхэмдэн захиж хэлхийг бас хүсэж байна. Сүлжийн цас анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамжуулдэ зургийн цог анхны хайр зөвлөм үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхий тогшоод үрдийн дурсамж үнэнч хайр. Монгол улсын төрийн тэргүүний баримталж буй бодлого хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаас нэг Монгол хөтөлбөр нэгэн зөвхт онцлон хүргэлээ. Монгол түмэн та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Нэг Монгол